үзүүлээд байгаа хідэн ажлын байр бий болоод байгаа. Энэ бүх судалгаануудыг бид нар хийгээд ингээд танилцуулгуудаа одоо танилцуулгуудаа бэлдээд за нийслэлийн иргэдийн хурлын 3 дугаар чуулган дээр танилцуулаад за тэрний өмнө нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар бид нар ажлын төлөвлөгөөг судалгааны үндсэн дээр гарсан ажлын төлөвлөгөөг танилцуулаад ингээд явж байгаамаа. Тэгэхээр энэ бизнес эрхлэгчтэй хийж байгаа уулзалтуудыг бол шат дараалал хийн. Энэ бол эхний том уулзалт. За газар дээр бид нар бас очиж дэлгүүрүүд дээр уулзсан. За өнөөдөр 100 айл дээр ямар асуудлууд тулгамдаад байгаа юм гэхээр та өөрөө бараг хэлж байна те. Одоо бид нар зам харгуу, зогсоол, дэд үтсээр хангасан байдал ер нь энэ хэтийн төлөвт бид нар энэ 100 айл орчмын тогтчлолт дахин төлөвлөлт зам харгуу яаж сайжруулах, яаж шинжлэх юм. Тэхийн тулд нийслэлийн зүгээс одоо бид нар ямар бодлого гаргаж та бүхнийгээ дэмжиж хамтарч ажиллах ёстой юм. Тэр гарч байгаа ажлын төлөвлөгөө бодлого та бүхэн маань нийцэж энийг дэмжиж өөрсдийнхөө эрх ашигыг хамгаалах үүднээс яаж энэ дээр харилцан адилхан энэ харилцаанд орох ёстой тийм. Энэ шийдлүүдийг хөдөлгөөн дундаасаа гаргана гэдэгт бол бүрэн итгэлтэй байна. 20 жил ярьлаа. Одоо эхний дэлгүүрүүд нь 25 6 жил болж байна. Бизнесээ хийгээ эндээ бол ажиллаад амьдраад ингээ олон зуун иргэнийг ажлын байртаа болгоод явж байгаа улсууд. Энийг бол бид нар бол бүгд мэдж байгаа. Тэгэхээр одоо миний зүгээр хэлээд байгаа зүйл бол энэ 3 үе шаталтай ажиллаа бид нар ямар нэгэн бизнес эрхлэгчийнхаа эрх ашигыг хүндахгүйгээр хийчихье энэ ажлыг. Өнөөдөр сүүлийн 5 жил, 7 жил энэ гадаа худалдаа навь чинь гаарчлаа. Энэ хаанаас зөвшөөрөл өгöd байгаа. Хаанаас хяналт тавиад байгаа. Энэ аюулгүй байдлыг чинь хэн хангаж ажилуулах гэдэг байгаа. Энэ төр, энэ нийслэлд бид нар одоо яг ингээд журам сахиулж хянаж байгаа улсуудын хувьд энэ удамж талбай инх замраагүй байдлыг зогсооё. Энийг инх замраатай орчин үеийн стандарт өгөх юм. Барилгын материалын үйлдвэрлэлийн барилгын материалын төвүүдийг бий болгоё гэсэн ийм л зорилго. Тэгэхээр би яг одохгүй энэ дэлгэцэн дээр юу үзүүлэх юм. Манай яг ажлын хэсгээс хийсэн нэг тавч танилцуулга. Дээрээс нь тэр танилцуулгынхаа сүүл бид нар яг 3 үе шаталтаа хийх ажлынхаа тавч одоо төлөвлөгөөг та бүхэндээ танилцуулна. Тэрийг та бүхэн маань үзээд ер нь бид нар эндээ бас яаж оролцох ёстой, тэ бие биендээ яаж шаардлага тавьж оролцох ёстой, санаа бодол нь хаанаа тусч орох юм гэдгээ чөлөөтөө ингээд хилээд хамтраад энэ ажлыг одоо хийх тийм боломж байна. Тэгэхээр та бол үндсэндээ төлөөлөд энэ бизнес эрхлэгчдэд төлөөлөд үг хэлчлээ гэж ойлгож байна тийм. Би бол өөрийгөө ихэр сутагаа төлөөлсөн. Танах чинь гэхдээ 2 3 том дэлгүүр юм шүү дээ. Барилгач чинь бомб сутаа гэдэг чинь ер нь хууч. Та бүхэн угаасаа та бүгдээр оцсон байгаа манай ажлын хэсгээс гарсан. За ер нь бол би зөвхөн товчхон нэг юм хэлье. Мэдээж төлөөлөлд нь бизнес эрхэлж байгаа барилгын одоо худалдаа үйлдвэрлэл эрхэлж байгаа төлөөлөл одоо энэ чирээс сонсон байна тийм ээ. За ер нь бол дүүрэг нийслэл бол бүх одоо статистик судалгаа тооцоонууд бол байдаг. За энэ Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороонд тийм ээ бизнес эрхэлж байгаа барилгын одоо бизнес эрхэлж байгаа ард иргэдийн дийлэнх нь буюу 90% нь дандаа бусад дүүргүүдээс ирж одоо бизнес эрхэлж байгаа эрхлэгчнэр байдаг. За энэ бол биднэрт бол хамаагүй. Хаанаас Монгол улсын иргэн ямар ч одоо үндсэн хуулийнхаа эрхийн дагуу та нар юугаа хийх нь бол тэ та нарын эрхээ тийм ээ. Хамгийн гол нь бид нар өнөөдөр хамгийн гол одоо чухал тавигдж байгаа асуудал бол ерөөсөө энэ 100 айл дээр байж байгаа ил залгаа худалдаа за энэ эмх замраагүй байдал дээр нэмээд маш их хөрсний бохирдол за тэгээд хулгай дээрэм одоо энэ тодорхой тамтга алдсан. Манай Сүхбаатар дүүргийн 2 дугаар цагдаагийн 2 дугаар хилцсэг 9 дугаар хорооноос хойшоо одоо энэ ард иргэдийнхаа амар тайван аюулгүй амьдрах нөхцөл болцоог одоо ажил үргэлж хүсгээд явж байгаа. Энэ дэр гарч байгаа хамгийн хэрэг төв ерөөсөө яг энэ 11, 12 дугаар хороо, 9 дугаар хороо, 10 дугаар хороо ордог. Машины хулгай маш их байна. Машины сэлбэрний хулгай маш их байдаг.
Гэх мэтлэнгийн одоо яг энэ ард иргэдийн амьдрах эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл бол үнэхээр алдагдчихад байж байгаа. Тийм учраас маш олон иргэдийн санаачлагаар энэ ажил олон жил яригадаад байгаа. Олон жил яригдсан. Зөвхөн өнөөдөр яригадаад энэ ажлын хэсэг байгуулагдсан юм шээ. Тийм учраас би та бүхэнд юу гэж хэлэх гээд байна гэхээр өнөөдөр уулзж байгаа гол утга учир шалтгаан нь бид бүгд эндээс зөв гарц гаргалгааг л олох хэрэгтэй. Яавал эндээс зөв гаргалгаа гаргах уу гэдгийг л бид нар өнөөдөр та бүгдийнхаа дуу хоолойг сонсож, тийм ээ. Өнөөдөр та бүгд маань бизнесээ эрхлээд явж байхад та бүгдийн эрх ашиг хүндэгдэхгүйгээр юм хийгдээд яваад байна гэж бас ойлгох бас биш ээ. Энд амьдарч байгаа 11-р хороо, 10-р хорооны иргэдийн эрх ашиг жишээ хөндөгдөд байна. Энд маш их хог хаягдал одоо үүссэн. Яг л дахин төлөвлөлтөд ороод тухайн компаниуд нь энэ одоо цааш хийх үйл ажиллагаанууд нь зогсон байдалд орсон учраас маш их хэмжээний хог хаягдлын цэгүүд үүссэн байна. Гэх мэтлэнгийн иргэдийн одоо маш олон санаачлал ирсэн. Би 17 оныхаа тайлан таваад явж байхад ерөөсөө энэ одоо барилгын зах за энэ хог хаягдал энэ дахин төлөвлөлт үнэхээр гурд хамтран авдлаа. Энийг шийдвэртэй авах хэмжээ авч өгөөч гэдэг. Энэ бүгдийн нэг хэсэг нь энэ 100 айлын барилгын материалын энэ одоо замбрааг үйл ажиллагаа явуулж байгаа нэг хэлбэр юм байгаамаа. Тийм учраас өнөөдөр бид нар бүгдээрээ тал тадаасаа төрөмж төр тийм ээ иргэдэн аж ахуй нэгж бизнесмэнүүд нь өөрсдийнхээ санал бодлыг хэлээд энэ гарц гаргалгаанаас яаж зөв зүйтэй энд бүх буруу зөрүү шийдлээс яаж зөв зүйтэй гарах вэ гэсэн иймийг л бид өнөөдөр энэ ажлын хэсгээрээ Сүхбаатар дүүргийн одоо удирдлага бид нар бас ингээ хамт нэгдээд явж байгаа гэдгийг та бүхэндээ дахин дуулгаж хэлмээр